За сайн байна найзлаа. Өнөөдөр Power Cup 2018 тэмцээний өдөр. За энэ тэмцээнийг үзэж чадахгүй RD клубийнхаа гишүүдтэй зориулаад бяцхан сурвалжлага хийж бодсон. За одоо ингээд тэмцээн рүүгээ явцгаая. За миний хувьд бол энэ Монголын бодибилдинг фитнесийн тэмцээнийг бол анх удаа үзэж байна. За голцоо дандаа гадны орны тэмцээнүүдийг үздэг. За Монголын тамирчдыг бол сайн мэдэхгүй. Ямар ч байсан одоо очиод очих нь олон доо. Power Nutrition Монголд одоо ингэж хүчтэй орж ирж байгаад бол маш баяртай байна. Яагаад баяртай байна гэхээр манай Монголын тамирчдыг одоо спонсорлож одоо том тэмцээнүүдэд орох боломжийн үе таалгыг нь бол ерөнхийдөө нээж байгаа гэж бодож байна. За аль болох одоо олон том уурны компаниуд орж ирээсэй. Тэгэх юм бол одоо маш олон сонирхолтой ийм тэмцээнүүд бол зохион байгуулагдах байна. За энэ бичлэгэн дээр товч тайм орох болно. Та бүхэн дэлгэрэнгүй бичлэгийг Power Nutrition-ийн пэйж уузнаас олж үзээрэй. За ингээд бикини англиас эхлэе. За өмнө медаль авч ирсэн болон медаль аваагүй сонирхогчид гэж хоёр хуваас юм шиг байна. За сонирхчдын бикинийг нэгдүгээр баримт Soil Fitness Club-ын тамирчин зоолж харгал. Залуучуудын 21 нас хүртэлх Miss Model Английн алтан медалийн эзнэр Perfect Body Club-ын тамирчин Учрал. За 170 см хүртэлх өндөртөө сонирхчдын залуучуудын англил бүр арчаа төрүүллээ. За 170 см-аас дээш өндөртөө сонирхчдын Men's Physique-ийн англил хүчтэн клубын тамирчин Эрхэг Булан төрүүллээ. За энэ залуу ерөөхдөө онцлмоор санагдсан. Өөрийнхөө англилтай бол бусдаасаа бол тасарсан байсан. Ерөнхий форм болон кондишн бол Men's Physique-т бол маш тохиромжтой. За энэ бол маш ирээдүйдээ тамирчин гарч ирж байна. За медальтай буюу мэргэжлийн Men's Physique-ийн англилд хүрэл медалийг Эрхэн Баяр. За хоёрдугаар байрны буюу мөнгөн медалийг Мөнх авлаа. За энэ залуу ерөнхийдөө булчин масс бол маш ихтэй. За классик физик англилд бол өсөлт хэмжээний юм байлаа. За энэ английн алтан медалийг ням тулг хүртлээ. Men's Physique-ийн англилд бол маш өрсөлдөөнтэй болж өнгөрсөн. За энэ ширүүн өрсөлдөөн дундаас төрүүлж чадсанд нь түүнд баяр хүргэх зүйтэй байна. За одоо классик физик английн эхний 3 байрыг та бүхэн танилцуулъя. Protein Gym-ийн хүрв дорж 3 дугаар байрыг эзэллээ. 2 дугаар байр буюу мөнгөн медалийг Perfect Body Club-ийн тамирчин Jams авлаа. За 1 дугаар байр буюу алтан медалийг Чирэг Монгол клубын тамирчин Чин Зориг авлаа. За классик физик англи бол Men's Physique англиг бодвол хөлний булчин ил гарсан та бүхэн анзаарч байгаа бох. Энэ англил одоо 1970-аад 80-аад оны тамирчдыг формыг одоо хүртэл үүсгэж байгаа учраас тэр формтой адилхан формтой хүмүүсийг шалгаруулахын тулд энэ англил бол саяхан үүссэн англи юм аа. За одоо ингээд хамгийн сонирхолтой төрөл болох бодибилдингийн англи эхний 3 байрыг та бүхэн танилцуулъя. За ингээд 3 дугаар байранд Чирэг Монгол клубын тамирчин Чин Зориг. За одоо та бүхэн анзаарсан бах энэ тамирчин классик физик англи 1-р байранд орсон. Бодибилдинг англилд ингээд давхар 3 дугаар байр эзэлж байна. 2 медальтай энэ тэмцээнийг өндөрлөж байна. За 2 дугаар байр буюу мөнгөн медалийн эзнэр Gold's Gym клубын тамирчин Дорж шалгарлаа. Бодибилдингийн англи бол маш хүнд англи. За энэ англилийн тэргүүн байр буюу алтан медалийг Gold's Gym клубын тамирчин Батнасан хүртлээ. За бодибилдингийн тэмцээнд булчингийн том масснаас гадна бас булчингийн чанар бас харьцуулагддаг. За чанарыг яаж мэдэх вэ гэхээр та бүхэн фил хийдэг арын позыг харж байгаа бах. Гоёны артлын булчин болон бүсний булчин бүгд ширхэглэгдэж арзаасан байх ёстой. За эргээд одоо маа дамждаг харъя. За эргээд Батнасан саяны шиг булчингийн чанарыг одоо үзүүлж чадах юм бол гадны тэмцээнүүдэд төрүүлэх одоо боломж нь маш нэмэгдэнэ. За түүнд бол ерөнхийдөө булчингийн масс, пропорц бүгд бол байна. За хамгийн сүүлд нь бүх англиг хооронд нь өрсөлдүүлж Mr. Miss-ийг тодруулсан. За Mr. Miss-ээр нь Учрал нэм туллага Батнасан тодрлоо. За эдгээр тамирчид 5 сая төгрөг болон цомын шагнал авлаа.
За хэрвээ тань тэмцээний тайм сонирхолтой санагдсан бол лайк, subscribe хийгээрэй. За одоо энэ тэмцээний хамгийн сонирхолтой үеэс үзүүлье. To swallow all his pride and pick up the phone. Sometimes a bad boy cries, sometimes a good girl lies to get what she wants.